За өөр хүүхдийнхээ амьдралд эцэг эхийн нөлөөлөл маш их орж байна. За над дээр ирж байгаа хүмүүсээс би кейсийг авч одоо та бүхэндээ ямарваа нэгэн мэдээлэл хүргэдэг. За гэтэл одоо орж ирж байгаа хүмүүс дундаас одоо манай нөхрийн ээж, манай одоо эхнэрийн аав нь ээж нь одоо битэрийн амьдрал донд маш их оролцоо ордог. Тэрнээс болоод эхнэр маань нөхөр маань одоо ингээд дунд нь ээжигээ гэх үү, эхнэрийгээ гэх үү. За тэгээд ийм асуудлууд маш их гардаг. Эцэг эхтэн таалагдчихэж үр хүүхэд нь одоо амьдралын ханиа сонгодог болчоод байгаад байгаа зарим нэг талууд харагдаж байна. Үр хүүхэд хоёр биенээ олсон бол одоо 92-ийн сэтгэл зүйн асуудлыг хоорондоо ярилцаж бас эвээрийн асуудлыг шийдэж явахгүй бол за эхнийх нь хань ижлээс салгачлаа. Дараа дахиад тухайн хүүхэд маань тийм ээ амьдралаас нэг сал сарнсан сэтгэл зүйн шархаад үлдчихдэг. Дахиад нэг хүнтэй хандлаад нийлдэг. Дахиад таардаг. Өө эн чинь ийм байна, тийм байна. Ажилгүй, анхаагүй, яг л эцэг эхт нь өөртөө таалагдах юм шиг, өөрсөндөө амьдрах юм шиг ингээд жишж эхэлдэг. Гэтэл нөгөө хүүнч вэ? Одоо тийм ээ охинч вэ? Тэр амьдралаас залхаж эхэлдэг. Одоо ээж аав нь дургуцаад идэг. Нэрэл нэгнүүдээр харахад нэрэж тийм шиг. Тэгэхээр нөгөө 92-ийн амьдралын оролцоонд хит их эцэг эхийн оролцоо ороод ирэхээр салгах шалтгаан болж байгаа нэг асуудал. Энэ бол том сэдвийн нэг гэж би харж байгаа. Тэгэхээр хин нэгний эцэг эхийг буруутгах та биш. Сэтгэл зүрхт нь үнэхээр нийцэхгүй байгаа болохоор салгачдаг зүйл бол биш шүү. Мэдээж эцэг их хүмүүс өөр хүүхдээ хэлж ярилгүй яах вэ? Гэхдээ хит их битээ тулгын дунд нь, тоон дунд нь орж холилдоосоо гэж би бас хүсэж байна.